11-р сард монголчуудын бахархалаа тусгаар тогтнолоо түүхийн чухал 2 өдөр төхөнө. Жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинэ нэгэнд буюу 11-р сарын 21-нд их эзэн Чингис хааны мэндэлсний өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийг үндэсний бахархлын өдөр хэмээн нэрлэгдэж бүх нийтээр амрах хуультай. Үндэсний бахархлын өдөр нь монголчуудын төр, түүх, соёл, үндэсний үнэт зүйлсээ дээдэлж их эзэн Чингис хааны түүхэн гавьяаг хүндэтгэн дурсах зорилготой. Энэ өдөр төрийн талбай мандуулж хүндэтгэлийн ёс тол урлаг соёлын үйл ажиллагаа болно. Төрийн өндөрлгүүдэд Чингис хааны нэрэмжит төрийн шагнал гартуулдаг. Харин 11-р сарын 26-ны өдөр буюу бүгд найрамдах Монгол улс тунгасны өдөр тохино. Энэ өдөр Монгол улсад 1924 оны анх дугаар үндсэн хуулиа баталж төрийн бүх эрх мэдлийг ард түмэнд олгосон түүхэн мөчийг дурсах өдөр юм а. 11-р сарын 26 буюу улс тунгасны өдрийг 2016 оноос эхлэн бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилсан. Энэ өдөр төрийн байгууллагуудад сургууль, аж ахуйн нэгжүүд амардаг, улсын хэмжээнд хүндэтгэлийн ёс тол цэцэг өргөх, үзэсгэлэн зэрэг соён гэгэрүүлэх үйл ажиллагаа зохион байгуулж ирсэн.